Тэгээ бид бас нэг хид хид юм эргэж хармаар юм бэл. Яг одоо энэ сайхан баталсан хөдөлмөрийн хуулийн зарим нэг зүйл заалтыг үйлчлэлийн хойшлуулах боломжийн талаар судалж үзэхгүй бол нөгөө 14, 14, 15, 15 оногор нөгөө ээл сольдог асуудал чинь одоо өнөөдөр зөвөр одоо байрны манаач нар хүртэл асуудал үүсч эхэлж байгаа байхгүй. Тэг бид нар ч гоо хүмүүстэй өндөр цалин өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг нэг ажлын байран дээр 2 хүн хуучин ажилладаг гэсэн 3 хүн ажилладаг тийм хөдөлмөрийг баталж чаддаг байхгүй. Тэгээ одоо ингээд нөгөө зах зээл дээр хүн олдохгүй шалтгаан ч ерөөсөө л юм. Тэгээ уг нь бид нар ч одоо ахиухан өндөр цалинтай хүмүүсээ одоо ажилладаг баймаар байтал нэг ажил дээр 3 хүн ажилладаг, 2 хүн ажилладаг байсныг 3 хүн болгочихор чи яаж тэр хүмүүс ч өндөр цалин авах вэ? Тэгээ энэ тал дээр нэг судалгаа хийж үзмээр байна. А энэ нийгмийн даатгалын юм чинь бол яалчгүйсаа би инхээр гишүүний санаат бол санал нэг байна уу? Одоо хүмүүсийн ирээдүйд итгэл юусоо байхгүй болох нь шүү дээ. Энд чи одоо уус аваад татвар авчиад ингээ буцааж өгдөг асуудал биш шүү дээ. Энд чи өөрийнхөө хувийнхаа тэтгэврийн сан дээр хөрөнгөлтөй авчдаг асуудал шүү дээ. Тэгээд тэр хүний хувийн тэтгэврийн сан дээр байгаа мөнгийг асуухгүйгээр ингээ шууд буцаагаад өгнөд чинь байж болохгүй л асуудал. Яг гоо цаг үе бол хүнд байна. Тэг яг энэ дээр бол зөвхөн ямар саналуд байж болох вэ гэхээр уг нь бол бид нар нөгөө нөөтийн буцаалт гэдгийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн төр нөөтийн буцаалтын хувийн жиг өндөр болоод өгсөн болвол энэ олон тэр үн докторжуулах хөтөлбөрч гэдэг юм уу? За одоо нийгмийн даатгалын одоо орж иж байгаа саналч гэдэг юм уу? Тэрнээс илүү бодиттой байгаа онсон байх байсан болов уу гэж боддог. Одоо манай татварын систем ч юм бол их сайхан цахимжаад ойлгомжтой болсон шүү дээ. Тэгээ нөөтийн буцаалт одоо өгдөг бүх данснууд нь холболт нь байж байгаа. Тэгээ иргэд маань одоо хүнс дэлгүүрээс хүнсээ авахт нь л тэр нөөтийн буцаалтыг за тэр 10% биш юмаа гэж яаж 9% ч юм уу 8% ч юм ингээд буцаалт нь хийгээд өгчүүл яг бодтойгоор үний өсөлтийн эсрэг бодлого болж чадсан байхгүй. Бодтойгоор тэр хүнс авахт нь тус нэмэр болох байсан байхгүй. Бодтойгоор тэр хүний тэтгэврийн санал нь гараад өрөх биш. Харин улс өөрийнх нь авдаг татвараас л хөнгөлөлт үзүүлэх асуудал байсан байхгүй.